Тэрээр эргэлзэж байгаагаа харуулахгүй тул бага зэрэг наймалцаж тэдний ирсэн завны технологиг авах шийджээ. Хавчнуудад өөрсдийн бахархал болсон технологиг хуваалцах санаа тэмч дата санагдсангүй. Тиймээс робо имзэг хийхэд маш их цаг хугацаа ордог. Нарийн төвхтэй процесс гэж тайлбарч өгшөө. Үүнд татар нарийн төвхтэй зүйлийг мэдэхгүй. Гэвч хэрэг санал таалагдахгүй байвал ямар ч наймаа байхгүй гэж хариулав. Нөөцөр маш их дутагдж байсан хавчнууд энэ тохиолцооноос татгалзан чадахгүй байлаа. Тиймээс тэд бүгдийг зөвшөөрч дараагийн удаа хоосон зайг авчирч гөрүүл хүмүүст хэрхэн хийж зааж өгөхөр амлав. Энэ хувилбар татар таалагдж тэрээр торгоо. Төмрийг завар сарж хор тохирцоо. Энэ бүхнийг дээрээс нэгэн цавлаа ажиж байлаа. Тэр цавлаа маш сэжигтэй бөгөөд ямар нэг нууцыг мэдж байгаа мэт харж байв. Азар энэ нь ердөө сүм үний амьтаа хот ашигтай цавлаа байжээ. Шовуудын энэ жижиг бүс маш их хэрэг болов. Шовууны таринуусын ачааг тэрээр энэ ажсны талаар мэдэх шаардлагатай бүх зүйлийг мэдэж авчээ. Эдгээр хавчнууд бол өмнөд орчрогт амьдардаг хоёрт амьтдын төрх юм. Тэд өөрсдийгөө айдынчууд гэж нэршдэг байв. Эдгээр арлууд дээр тэдний хэд хэдэн аваг амьд байх бөгөөд хоорондоо данг дайддаг байжээ. Тэдний сойж иргэншил хүрэл зэсгийн үеийн түвшинд байсан бөгөөд тоосгочийн өдөрч хад байхгүй болжтой. Орчрогт амьдардаг тул энэ аваг аймаг завны дэвшилтэд технологитой байв. Тэдэнтэй хийсэн хоцтоонаас авсан сорт хичээн харцаагүй таалагдах бөгөөд их газрын гүнд үнэн хэд дахин өсөх тул ашигтай зарах боломжтой. Гэвч үүнд хамгийн чухал зүйл нь усан онгоц барих технологи байсан бөгөөд энэ нь гөрөөл хүмүүсийн хөлөг онгоц хийх ур чадварыг 2 дугаар түвшинд хүргэжээ. Юутай чрак сайн завны үн цэнийг мэдж байгаа бөгөөд жолын тусламжтайгаар ижил төстэй зүйл хийхийг хичээх болно. Одоо сон хүний өдөржигдөрөх бүх амьтад Украиний гол мөрнөр заваар аялах зөвхөн цаг хугацааны асуудал бай. Энэ нь усан замаар худалдааны маршрут үүсгэх хамгийн тохиромжтой боломж болох юм. Сон мөнд гайхалтай байсан ч хөвшинтэй чинь татар дипломат харилцааны авьяастай болжтой. Тиймээс сон Астикаданчуудтай харилцах хажрыг түүнд пиж үрдэж болохоор байлаа. Эдгээр хавч шиг амьтдын соёл иргэншлийн хөгжлийн түвшнийг харуулж тэдодгүй. Украиний хараад ус болох болно. Тэр үед сонгоны соёл иргэншил зартргийн мөнгөний урхаг ашиглаж төмөр хавтан горлох шинэ мөнгөнд тэмдэгт үүсэх боломжтой болно. Эцсийн дүндээ Нибусигийн ховд дажин жижиг бүсч маш их хэрэгцээтэй болсон юм. Гинт сонгоны ирээдүйн төлөвлөгөөний талаарх бүх бодлыг түүний бүркэгч гэж дуудсан хачин амьтны дуудлага төсөв. Түүний нэр хонг бөгөөд сонгон түүнд ахиц дэвшлийнхээ талаар нин даруй тайлбар хэрэг төшөв. Саяхан Нибуса хонгод царцааны сүргийг өдөрт өсгөх хүрэг өгсөн бөгөөд онц ноцтой зүйл болоогүй бол тайлэг нь асгүй бай. Гэвч бүх зүйл төлөвлөгөөний дагуу явсангүй. Сонгоны бүрөө тооцоолж болон хонгогийн алдаанаас хойш царцааны ард байгаа эзэн нь бусад бурхтад илэрчээ. 3 дугаар түвшний царцааны сүргийн хэмжээ багасч ирсэн тул сонгон ийм эрсдэлтэй алхам хийхээс өөр аргагүй болсон юм. Тэрээр саяхан хонгод царцааны сүргийг бусад товлогчдын үр тарианы тошбай руу чиглүүлж тэдний соёл иргэншлийн хөгжлийг сааруулахыг даалгасан байжээ. Сонгон бусад товлогчид үүнийг анзаарахгүй хахаар хонгог маш боломжтой хийхийг хүсв. Гэвч харамсалтай царцааны сүрэг нэгэн товлогчийн хөгжсөн соёл иргэншлийн суурьнлоо дайрч зайлсхийх харахгүй үр дагаварт хүргэв. Тэр товлогчд энэхүү царцааны дайрсан шавцыг хэндэг өөр нэг товлогчийн ажил гэдгийг ухаарчээ. Азар хонгод тайван байж болохоор байлаа. Сонгон ийм зүйл удахгүй болно гэдгийг таамаглаж аль хэдийн өөрийгөө бичсэн байв. Сүнгэн одоохондоо ганцхан хонгогийн талаарч баг зэрэг санаа зовжээ. Бусад бурхтын гайхамшигаас болж олон царцаагаа алдсан ч түүний бие зүгээр байлаа. Гэвч бусад бурхад хонго шиг амтан оршин байдгийг хараахан анзаараагүй болтой. Энэ нь сүнэн хувьд сайн хэрэг байв. Хэрэг бусад нь хонгогийн талаар мэдвэл үнээс ч илүү их хөл амсах байлаа. Тиймээс Нибуса түнд үлдсэн царцааны сүргийг ашиглан өмнө дэгдээж өөрийгөө нөхөр тушаа. Одоо хонгогийн хувьд амьд үлдэх нь хамгийн чухал байв. Хонго тушаалыг ойлгож дагаж мөртгөр хөдлөв. Энэ ярианы дараа сүнэн өөрийн бүтээлүүдтэй харьцах дурггүй гэдгээ ухаарав. Сүнсэн ертөнцийн NPC-нүүдээс ялгаатай тэд маш хоосон бөгөөд ямар ч хүсэл зориггүй байлаа. Тэнтхийн амьтад робот шиг биш. Яг л сүнстэй. Зан чанартай мэт ярьдаг байв. За яхав энэ нь одоо тийм ч чухал биш юм. Хамгийн чухал нь хонгоо даалгавраа бараг биелүүлсэн байв. Мөн царцааны сүрэг баруун зүгийн 5 улсын натар дэсгэртэх ургац. Ургамлыг сүйтгэжээ. Хэрэг тэдгээр улсын толгойд буй бурхад энэ бүгдийн ард Нибулагааг мэдүүлж гарцаагүй товтлох болно. Тэдний байршлаас үзүүр хамгийн ойр орших хоёр хурш ус төрүүлж товтлох магадлалтай байв. Тэдгээр нь Сатарас үндэсний данин болон Генер үндэсний Жоко улс байлаа. Энэ хоёр улс аль хэдийн цэргээ хөдлөхөд бэлэн болсон болтой. Үлдсэн 3 улс одоогоор араа сажигч байгаа ч тэд ч бас цэргээ илгээх нь цаг хугацааны асуудал юм. Мэдээч нэг тоглогч 5 тоглогчийн эсрэг тэнцэх нь шудраг бус харагдана. Гэвч яалтайч билээ. Хорвоо ертөнц анхнаасаа л ийм шудраг бус тул сүнэн 5 улсын эсрэг нэгэн зэрэг тэнцэхэд бэлэн байсан бөгөөд энэ нь түүний тооцоололоос гадар зүйл биш байв. Тэр хооронд Сатарсын Донхон улсын нийслэл дээш хотод Генерийн хаан өрөө болон холбоотны нартанд байгаа 3 улсад итгэж болох хэсгэд эргэжтэй байв. Тэд түүнд огтхонч найдвартай санагдсангүй. Сатарсын хаан Фа үнтэй санал нэгдсэн ч царцааны сүргийн ард байгаа буруутныг дураараа дөрвихийг зүгээр хараад сууж болохгүй.
гэж зүтгэв. Юу ч хийхгүй суух сонголт байхгүй бөгөөд тэр хараад идсэн гөрөвлөн хүмүүсийг навчин дарах хэсэг урахад тэдэнд тодорхойлсон байлаа. Тэд өөрсдөө хэлбэр дэжбэг амьдрахын тулд бусад улс орнуудыг өсгөж өгөхийг хоромоо цэнхэр шавжин бурхандаа залбирдаг аж. Байж тусам дортож гөрөөжөө хүмүүс автоматжуулалтын цайзыг асныхаа дараа өөрсдийн технологиор өндөр чанартай төмөр хавтан үйлдвэрлэж эхэлжээ. Тэдний хавтангууд стандарт болсноор тэд арилжаа хотстанаас илүү их ашиг олох болов. Түүнчлэн тэд хөгрийн хилтэй хамгийн ойр байсан тож бусад 3 орсын цэрэг тэдний нутгаар дайран өнгөрөх ямартай чавхрал амсах байлаа. Эцэст нь тэдэнд өөрсдийн хүчээр давталхаас өөр сонгож дүүрсэнгүй. Тэд сатараас болон генерод нэгдэж хөгрийн нийслэл орцны газартаа тэгшин. Гэсэн таван бурхны зүүн иш үзүржигт бүрэн итгэж байв. Тэгвэл хаттын давтлах хамгийн шилдэг аргыг шийдэхийг хүсв. Фафт аш хэдийн бижин басан төлөвлөгөө байлаа. Хөгрийн газар нутаг тал талтаа улсаа хүрээлэгдсэн тул цорын ганц бочгаатай замын автоматжуулалтын цайзаар дарих байв. Мэдээж өмнөд эргээр дайрах өөр зам байгаа ч тэнд цэнхэр шавжин бурхны хархаануудаар дүүрэн бөгөөд газар нутаг нь хэд бартаатай. Одоо үлдсэн цорын ганц боломжийг ашиглаж автоматжуулалтын цайзыг ракийн савраас чөлөөлөхийн тулд давтлаад цаашаа хож үлджээ. Цайз руу хөтлөх хоёр зам байсан бөгөөд сатрасын хүн автоматжуулалтын цайз руу шууд чиглэн хөтлөхөөр болов. Харин генерод баг зэрэгтэй орч хоёр зүгийн зэлүүд газраар дамжин цайз руу төхөө шийджээ. Ингээд тэд хөш цанд хөрч илүү наривчсэн төлөвлөгөө боловсруулан нэг сарын дараа тавтлахаар цэргээ цуглуулахаа шийдвэрлэв. Нэг сарын дараа бүх зүйл бижин болж цэргүүд өөрсдийн бурхтын харштай хяналтанд дор замдаа гарцгаа. Тэдгээр бурхтын нэгэнд Крампус байлаа. Тэрээр Сидорс усыг захирдаг бөгөөд мөрөгч бурхан гэдгээрээ алдартай байв. Тэрээр тоглоомд 1403 дугаар байранд ордог байжээ. Одоо тэрээр холбоотон бурхан нь цэргээ хангамжаар хангахын тулд юу хийж байгааг гайхаж байв. Тэрээр цэргүүдээ зилүүд газрыг гоцлох хүртэл өөрийн нөөцийг ашиглахаар төлөвлөж байлаа. Тэгээд генерод хойд эрэгт хүрэх үедээ зам дагах тасхнуудыг дээрэмдэх ёстой байв. Түүний Ронда гэдэг байв. Тэр бол генерод хойд дээд өшимийн бурхан хэмээн алдарсан бурхан юм. Тэрээр хичнээн хичээсэн ч Небужа түүнийг зөрөөд блоколсон тул холбоо барьж чадсангүй. Нэг сар гаруй хугацаа өнгөрсөн ч тэр түүнийг болон үлдсэн таван бурханы хэнийг ч блокноосоо гаргасангүй. Ронда түүнийг юу бодож байгааг ойлгож чадсангүй. Крампус ч мөн адил ойлгосонгүй. Хэрв тэд Небужатай холбогдож чадсан бол царцааны сүргийн учруулсан хохирлыг нөхөн төжих талаа хийж бурхан төвшдөж болох байлаа. Гэвч Небужа бүгдийг нь блоколж асуудлыг 50 замаар шийдвэрлэх ямар ч боломж олгосонгүй. Тэрээр мөн цэргийн сургууль болон таринуулын ангиудаа их нэмэгдүүлжээ. Энэ үед хөвцөр хийхэд аш хэдийн хитрхи оройтсон байв. Крампус, Рондо хоёр нийлээд 1100 гаруй генер, 800 сатрас цэрэгтэй байв. Тэдний хамт ирсэн арми бүхэж бүтэн 3 дугаар TV хамгийн том нь байсан тул Рондо Небужагийн онхон цаг хугацааны асуудал гэдэгт итгэжтэй байлаа. Дашрамд хэлэхэд хэрв та гайхаж байгаа бол Рондо Нежтрас ялгаатай жинхэнэ эмэгтэй хүн байв. Гэнт мэдэгдэж дуугарсаа. Энэ нь холбоо барих хүсэж байв. Крампус үүнийг Небужа байх гэж шууд таамагласан ч энд үрчээ. Энэ бол ирэлдэр байлаа. Генерийн арми Ишвүүдийн колони хажуугаар өнгөрч байсан бөгөөд тэд ярьцах гэж байв. Ронда түүнийг хижигцээ хийхийг хүсхийн зэрэгцээ ямар нэг зүйл сэдэж байгааг хадгалав. Крампусын мэдэж байгаагаар Ижижтер Небужа хоёр сул холбоотон байсан бөгөөд энэ нь тэд хэдийд ч би биенээсээ оруулж болно гэсэн үг байв. Тэрээр Ронда зөвхөн өөрөө энд байгаа мэт ярьж Ижижтертэй анхааралтай сонсохыг зөвлөв. Учир нь тэд түүний санаж болгох нөхцөлийг ашиглаж магадгүй байлаа. Ижижтер Ишвүүдийн бурхны дүрт тоглох өөрийн гэсэн хэм маягаар гарч ирэв. Тэрээр өөрийн өргөх маягаар орхиж чаддаггүй байсан бөгөөд магадгүй зэрэг тэдэг байсан байх. Түүнд урлагийн жижиг газар нутаг олдсон тодорхой шалтгаан байлаа. Түүнтэй анх удаа уулзаж буй Ронда түүний энэ гадаад төрхийг хараад үнэхээр цэцэрчжээ. Тэрээр иш бахан шиг харагтаад зогсохгүй нэлээд ир басан ямарч байв. Ижижтер гимгүү хэрэгчийн дүрд үргэлжлүүлэн тоглож тусламж гоохыг хүсв. Ронда уулзалтын цэцэрлээс хараахан гарч амжаагүй байсан тул яг юугаар тусламж хэрэгтэй байгааг нь тэнэгсэн асуув. Тэрээр зааштай Небужа түүнийг өөрийн хүсэл зоригийн эсрэг хэрхэн хүчээр дагаар оруулж дараа нь өөрийн зорилгоор ашиглан бүхэл аргаар дарамжсан тухайг өнөختөхөө шууд ярьж эхлэв. Небужа Солонгос болон Зин Чүникийг ялсны дараа Ижижтер бүх зүйлийг зөвшөөрөхөөс өөр аргагүй төгсжээ. Небужа хамаагүй хүчтэй байгаа зогсохгүй түүний туршлагын стратегийн дэндүү даваа байв. Ижижтер тэднийг ялахтан туслаагүй гэдгийг мэдээд Рондо цачирчжээ. Бодоод үзвэл тэр ганцаараа тийм хүчрхэр тоглогчдыг ялсан нь үнэхээр итгэмээргүй хэрэг байв. Гэвч Ижижтерийг хувьд энэ нь гайхах зүйл биш байлаа. Тэд өөрсдөө Небужагийн нэр хүндийн талаар хязгаарч сонсож байгаагүй гэж юу? Тэрээр тоо томшгүй олон ертөнцид хязгааргүй олон бурхадтай тулдаж хамгийн дээд зэрэглэлийн байр суурийг эзэжсэн. Небужа бол жинхэнэ мангас. Крампус, Ронда хоёр бие рүүгээ харав. Тэд үнэхээр азгүй байлаа. Нэг болон хоёр дугаар байрт жагссан тоглогчид энд их нэгэн зэрэг ирсэн байв. Ямар ч байсан ирэлдэр төхөө өргөжлөлөв. Тэрээр зөвхөн амьд үлдэхийн тулд амьгон дарахнаар гуйж Небужагийн хүслийг биелүүлсний ачаар амьд үлдэж чадсан гэж хэлв. Гэвч одоо тэр үүнээс залхсан бөгөөд Крампус, Ронда нараас тусламж хүссэн ч тэд түнд идэвхтэй ирэлцжээ. Ронда Ижижтерийг өгөн тэтгэхийн тулд мэдээлэл шаардав. Өргөч Ижижтер тэдний итгэхийг олж авахын тулд юу ч хамаагүй өгөхөд бэлэн байлаа. Тэрээр тэдэнд ямар ч хэрэгцээ үлдээхгүй тулд Небужагийн гарт юу туулж өнгөрөөсөн бүхнээ харуулв. Тэнд доромжлол Ишвүүдийг дарамтлсан байдал болон
нь тэдний тосгоныг шатаасан зэрэг багцсан байв. Небула холбоотондоо ийм байдлаар хандсныг хараад тэд цочирдв. Ийм амьдрал тэдэнд бас яхаас ч дор мэд санагджээ. Ирэлдэгч мөн ажил бодож байсан тул Небулагийн савраас молчихын тулд тэдэнд цоцхойг зөвшөөрөхийг хүссэн байна. Хэдийгээр ирэлдэгч тэднийг дэмжих хармыг байхгүй байсан ч түнд яг ажлын үнцэнтэй зүйл байлаа. Тэрээр Небулагийн тушаанд юу төлөвлөж байгааг мэдчихсэн бөгөөд тэрхүү мэдээлэлээ хуваалцахад бишэн байв. Тэрээр тэдний мэдхийг хүссэн бүхнийг хийж дуусгаад яриа нэцэд нь өндөрлөж ирэлдэгч тайвширхын зэрэгцээ туйлдсандаа гүнзгий амсгаа авав. Одоо тэр энэ нь хангалттай сайн үнэмшилтэй болсон эсгэд эргэжиж байлаа. Небула тэр чигтээ ойр орчимд байсан юм. Цаг хугацаа өнгөрөхөд тэр ирэлдрийн жижигчдэд сэтгэл хангалуун байв. Тэр ажлаа үнэхээр сайн хийсэн байлаа. Сүн өмбөр ягаад ирэлдрийн сайн жижигж байгааг хааж байв. Магадгүй тэр дүрдээ хитрхи орсон уу? Эсвэл өөр шалтгаан байв уу? Мэдээллийн дэндүү үнэн бодиттой байсан бөгөөд ирэлдэр тэдэнд хийсэн бүхэн нь бараг бүгд үнэн байв. Сүнэн түүний армийг устгаж, элхүүдийн тосгоныг шатаан хойд зүгрөхөөж, ирээдүйн бүх нөөц баялыг зарах гэрээ хүчээр байгуулсан юм. Гэвч энэ бүхнийг үл харгалзсан мижээр үнэн чивээр байж, Небулагийн тушааснаар шатарсан нийслэл Демарт руу урьдчилан товчлох гэж байна гэж бурхтад итгүүчээ. Тэгсэн ч гэсэн энэ нь нөхцөл байдлыг өөрчлөхөд хангалтгүй байх болно гэж Эстер бодож байлаа. Түүний ойлгосноор Небулагийн стратеги нь хамгийн түрүүнд ленерүүдийн цэрэглөө төвчлөх байв. Хэрв ленерүүд Демарт руу хорч сатараас шууд давталж автомашины цайзыг эзэлвэл тэдний хөөж буй гөрүүл хүмүүс хоёр дайсны донд авчигдах байлаа. Харин Небула тэгж бодсонгүй. Эжерийн тооцоолж буруу байв. Тэрээр ленерүүдийг ухарч амжихаас хэдэн өдрийн өмнө давталж тэднийг яшхаар төлөвлөж байсан. Дашрамт хэлэхэд Эжер өөрөө ч мэдхгүй үүнд маш том төсвөр өгсөн. Тэрээр бүрэн бууж өгснөө харуулахын тулд ленерүүдэд зарим нууц хангамжаа өгчээ. Энэ нь ч бас сүнөөний төлөвлөгөөний хэсэг байсан бөгөөд тэдгээр хангамжуудыг тусгаарлан бэлдсэн байна. Энэ хооронд ленерүүдийн армийн ташилт нижээ цаадсан бөгөөд үүнд шалтгаан байлаа. Цэргүүдийн хоолнд хорорсон байсан бөгөөд тэдний өдөртөгч хаттыг энэ мэдээг сонсоод маш их хурлав. Хүнс зөөгч хоол хүнс мууцсан тул өөр хийж чадахгүй байгаагүй гэж мэдэгджээ. Хатти түүнийг газар дээр нь шийдэх гэж байсан ч генерал нь төр хүлээж үгийг нь сонсохыг хүсв. Өчигдрийн хүртэл хоол нь ямар ч асуудал байгаагүй бөгөөд сайхан эдсэн зүйлс нь эшвүүдээс асан хангамжээс нь сэжигтэй санагджээ. Хатти үүнд итгэж чадахгүй байлаа. Тэр эшвүүдийн хангамжийг өөрөө шалгасан бөгөөд муудсан зүйл байгаагүй юм. Гэвч генералийн хэлснээр тэдгээр хангамжууд гаднаа шинэ харагдвч дотроо хорш авцандаа хамаарчтай байв. Гөрвөж хүмүүсийн бурхан бохор шавчуудыг зэвэрдэг нь зүгээр ч нэг хэрэг биш үлээ. Хэрэг тийм бол эшвүүдээс асан мэдээлж ч мөн итгэх харахгүй болох юм. Тэгэд өр бурхан яг ижил мэдээлж бүхий иш үзүүлэх гэсэн ч генерал юбэ бурхан андуурсан байж магадгүй гэд эшвүүд гөрвөж хүмүүстэй нэг таш хിവэр байгаа бөгөөд хортой хоолн тэднийг хурах гэсэн бодлогоо гэж үзжээ. Гинт тэдэн дээр нэг нь тагнууч чааштай мэдээтэйгүй жирв. Тагнуучид гөрвөл хүмүүсийн армиа ортж байгааг харсан бөгөөд тэд өртөө хэдхэн цагийн зайд ирээд байлаа. Юбэ шууд хэдэн гөрвөл хүн байгааг асуухад бүгдэд нь маш гонигтай хариулт билээ. Гөрвөл хүмүүсийн тоо 1500 гаруй байсан маш муу мэдээ байв. Хоолны хордлохын дараа тэдэнд өртөө 900 байштаны чадвартай цэрэг үлдсэн байв. Хамгийн муунд ленерүүдийн тоо гөрвөл хүмүүстэй адил байсан ч биеийн хэмжээний сул талтай байтал одоо бүр тооны хувьд хэцүүдэж байлаа. Одоо тэд гарцаагүй яригдах тул ир задгаа тэмцэх нь утгагүй хэрэг байв. Энд хатти бүгдийг өгөхийг тушааж дайсны гол хүчтэй тул хорсон тул хорч байгаагаа сатарсын ханд дуулахаар иржилхээ. Юбэ уул ой модлоо шууд зах гэж тэнд партизаны дан ихлүүлэхийг санал болгосон бөгөөд ингэж яж боломж гарах байлаа. Леонардодын бүх арми яран хорч ивлв. Хатти партизаны дайн нь тэдний жижиг биеийн даваа талыг ашиглаж аль болох их цаг хожих боломж олох нь гэж найдаж. Хэрв тэр хооронд сатарсын арми автомашины цайзыг эзэлж чадвал гөрвөл хүмүүс хурахаас өөр аргагүй болох байсан юм. Харамсалтай нь хаттигийн төлөвлөгөө биелэх тавьсангүй байжээ. Ленерүүдийн замд даваагчгүй том сад тохор толгоров. Хүүх шавчны бурханд итгэдэггүй хүмүүс нэвтрэх хоройтой нутаг зөвшөөрөлгүй орж ирлээ. Химээ нагарах том мантис болох Стратис тэдний замыг хаан анхааруулв. Айд сандарсан ленерүүд тэрхүү мөнгөсөөс шууд зогтож ирсэн ч аль хэдийн оройтсан байв. Стратис тэднийг энэ нүглийнхэн төлөө хүлээр төлөвлөхөө шийджээ. Хатти хүмүүстэй бүх зүйлээ хаяад тал тийш сайн зөвтгөхийг тушаа. Юбэ үлдэж мангастай тэмцэхийг хүссэн ч хатти энэ бол жирийн мангас биш. Гөрөөд хүмүүсийн бурханыг дагдаг хамгаалагч тул тэдний тэмцэж биш гэж атав. Дээд дөр бурхан өөрийн армийг аврахын тулд аврах харах болгоны химээ хамгаалагчаа илгээх ёстой байв. Хоёр мангас ширүүн тулаанд тулан уулзлаа. Ронда энэ бүхнийг ажиглан харж өөрт нь нөхцөл байдал ямар муухай иргсэн тэтгэж чадахгүй. Тэр хараад эзэн мантис утахгүй өндөр үзүүлэлттэй байсан бөгөөд мангас шин чанартай ганц амтанд ийм их хүч шингээснийг тэр анх удаа харж байв. Стратис хүч, хурд, оюун ухааны гахалтай үзүүлэлттэй байсан тул нэг ганцаараа түүнийг хэрхэрч дийшгүй тодорхой байв. Ронда бүх зүйл зүгээр байна гэж бодон ханг хандсандаа одоо өөрийгөө буруутгаж байв. Одоо түүний армид туйлж ирсэн замаараа буцаж цавхаас өөр сонголт үлдээгүй мэд харагдаж байлаа. Гэвч зогтсон ч энэ тэнийг алж Зожесигийн талаар болгосныхоо дараа ленерүүдийг заавал хөөж ирэх байв. Тиймээс Стратисийг яг энд бодол устгах шаардлагатай байлаа. Хамгаалагч Стратис 11-р түвшний боловч бурхан шиг чанан дөрвөн байсан Рондад найдвар төрүүлв. Тэр өөрөө 9-р түвшний харин нэг 3-р түвшний бурханлыг чанартай байсан тул
тож тэдний нэгтгүүс 12 тотгошинд хүрч яжах боломжтой босгоё. Ронда бүтээлдээ туслахын тулд Юбэ рүү буухаар шийдсэн бөгөөд тэд хамтдаа стратегийг ердөө 30 минутын дотор яаж чадах вэ? Юбэ шууд бурхны хүчийг хүлээн авсан бөгөөд хати түнд дээдүр бурхан бууж ирснийг ойлгов. Мөн Юбэ түүнийг мангастай тэнцэх хооронд цэргээ өгөхөд тушаахад хаан зорчиж зүрхэсэнгүү. Рондагийн хар аж хэдийн арай ядан тэсжсэн тул тэр тусаан Жеф цавтаа орж ирсэн ч харах нэцийг хөтөл тэнцэхэд бижин байв. Өнөөдөр энэ мангас зарагдаж болохгүй тул Ронда түүнийг дуугүй байж талбахыг тушаа. Тэрээр гүрвэл хүмүүсийн арми ирэхээс өмнөх цаг хугацааг ашиглаж ялалтай хосхойг зарв. Энд Небула бууж ирж өөрийн хамгаалагчид туслах зочч байхгүй байжаа. Мөн тэр стратегийг өгшөө сайдаг гэж гайхсан ч үгүй. Түүнд юу ч хамаагүй бөгөөд тэр зүгээр зүгөвцэн дааж хураа эцэг хүртэл биелүүлжээ. Ингээд хоёрын эсрэг нэг гэсэн ширүүн тулаан хүслээ. Нэг стратегийн хөдөлгөөнийг барьж байгаа хооронд Ронда түүний мөчтийг хастаж ихшв. Гэвч энэ нь Мантисийг зогсооход хангалтгүй байсан бөгөөд тэр нэг амархан хүнд цогцлоод оруулав. Ийм өвдөлт стратест юу ч биш байсан бөгөөд тэр үүнийг бурхных нь ивэж гэж үзэж байлаа. Ронда түүний өөрийн мөчийг цавчиж хайвтаа түүнийг галзуурсныг ойлгосон ч энэ нь одоо хамаагүй бөгөөд 10 минутын дотор стратес өөхөр байв. Гинт түүнд хачин чимээ шуугян хөлийн чимээ сонсогдов. Итгэхэд бэрхч нэгэн ганцаард мал дүртид нүсүү маш их хурдтайгаар давчж байлаа. Хамгийн ширүү, хамгийн хорон мөв, хамгийн аюултай араатны ангууч, байшин дагуулгчдын байшин дагуулгач бүх цаг үеийн шилтгэн нүслээ. Сүнөний бурханлаг хүч Раки Гепард шиг хурдан зан шиг хүчтэй болгосон байв. Түнчлэн цавшгаан хатгуур загсны чөтгөрийн хүчтэй нэгдснээр тэрээр засаах боломжгүй жинхэнэ ганц хүний арми болон хувирчээ. Рондагийн бүх тооцоос анханасаа буруу байсан юм. Гож хүч ирэхэд 3 цаг шаардлагач. Тэр Небусрактер босны дараа энд ирэхэд хэр хугацаа арахыг тооцох ёстой байв. Тэрээр агаарт дагуу өсөлт хийж, жадаа цэнхэр аянгаар цэнэглэн, салир мэд хүчтэйгээр доош шидлээ. Жадных нь хурд дэндүү их байсан тул бүштэж зовтох цаг бараг байсангүй. Ронда цохилдоос зайс хийхийг цөхрөнгөө барж оролцсон ч зүүн гартай хүнд шархавч хацрав. Энэ өмхийг өрөөж тэдний бурхан руу дайрахыг харсан нэг галзуурх шахаж. Сүнөдөө хурдтайгаар өсрөв. Гэвч Мантис тэрхүү авар харахыг том хараараа шүүрэн авч хогийн ууц шиг хоош шидчихв. Сүнөн ядаргаатай харахыг хамгийн түрүүнд шийдэхийн тулд хатгуур загснаас өөрт нь хүчнээсээ хаваалцахыг шаардав. Тэрээр тархан халах руу хуруугаараа зааж тушааж өгөхөд хатгуурч загас бэлэн болов. Дуртай яа зөвшөөрөв. Ингээд цагаан хар хамдвартай үзээгүй хамгийн хүчтэй цахилгаан цохилтоо оров. Ухаан ардаж өгөх шахсан ч ганц аянга түүнийг дөөгүй болгоход хангалтгүй байлаа. Тиймээс Стингрээ дахин аянга буулгаж нэг амдаар нь шарж орхисон Ронда мэж гайхав. Гэвч Стингрээ шууд түнлүү цавшгаанаар харуулж ирсэн тул бүтээжээ алцсанд харамсах цаг түнд байсангүй. Юбэ хурдан рефлексийг ашиглан Ронда амьд үлдэхийн тулд хол өсрөв. Тэрээр цаашид тисэж чадахгүйгээ мэдээд буцаа шийджээ. Харамсалтай нь буултаа цэцэрсэн ч буцаас өмнө 9 секундын хүлээх хугацаа байсан түнд муу мэдээ байв. Хэрв энэ хугацаанд төгвөл тэрээр нэмж шийтгэж хүлээх болно. Ингээд тэрээр сүүлийн хэдэн секундэд амьд үлдэхийн тулд дайснаасаа зайбарч эхлэв. Нэг хүлээс болж түвшин буурсан. Дэн Юбэг өхүүлж болохгүй. Туж амьд үлдэх холом хэцүү болов. Яг тэр мөчид тэрээр нэгэн жинг сольж хараад стаминаа нөхөхийн тулд шоотхон мэдэж эхэллээ. Гэвч түүнийг тойрон бүжигинж буй уулан шавчийг хараад нүдэн нөрөө дээрээ гарав. Энэ нь бодит дайшт биш гэдгийг тэр дороо ухаарав. Үж явж улам ирчинжиж эзэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсэж иргэсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувг лумын заавал бүртгүүлээрэй.